Олон улсын хөтөлбөрийн зах зээлийн сулгаагаар бизнесийн удирдлагын чиглэлээр ойрын 10 жилд ирээдүйн мэргэжлийн жагсаалтын нэвтрэн бодогч мэргэжил нь 3 дугаар байрт жигсэн байдаг. Манай хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд 1973 оноос хойш 47 жил тасралтгүй хөдөө аж ахуйн нэвтрэн бодогч мэргэжилтнийг бэлтгэж байна. Бид энэ хугацаанд 5000 гаруй мэргэжлийг хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэж гаргажээ. Манай төгсөгчид хөдөлмөрийн зах зээл дээр амжилттай манлайлан ажиллаж байдаг, бид бүхэн бахархаж байдаг. За тухайлбал дэлхийн 4 том аудитын компани 2-ын Монгол дахь салбарын үйл ажиллагааг манай төгсөгчид удирдан явуулдаг бөгөөд Монголын мэргэжлийн нэвтрэн бодогчдын институтууд, хөрөнгийн үнэлгээний институтууд, Монголын нэвтрэн бодогчдын холбоо зэрэг байгууллагуудыг манай төгсөгчид анх санаачлан зохион байгуулж явуулж ирсэн юм аа. Манай хөдөө аж ахуйн их сургуульд бакалаврын төвшөнд нэвтрэн бодох бүртгэлийн чиглэлээр өдөр орой ичнэ бям гарагийн ангиудад эсэлт даван сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд агсан төвшөнд магистр докторийн сургалтыг тухайн чиглэлээр явуулж байна. Манай нэвтрэн бодох бүртгэл нь үе үеийн эсэгчдийн орохыг хүссэн өрсөлдөөнтэй ангиудын нэг байсаар ирсэн. Үүний учир нь манай сургалтыг олон жилийн туршлагатай магистр докторийн зэрэгтэй багш нар хөтлөн явуулдаг бөгөөд бид сургалтандаа орчин үеийн олон улсад ашиглагддаг сурах бичиг, технологиг ашигладаг мөн тэрчлэн нэвтрэн бодох бүртгэлийн програм ERP системийг сургалтандаа нэвтрүүл онол дадлагыг хослон явуулдаг нь манай төгсөгчдийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг сайжруулдаг. Тухайлбал манай оюутнууд маань үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд ажлын байрны саналыг ихэнх нь авдаг бөгөөд мөн цалиндаа дадлагжигч тохиолдлууд байдаг. Мөн манай оюутнууд төгснөөс хойш эхний 3 сарын дотор ажлын байранд 100% ордог нь манай сургалтын чанарыг илэрхийлж байгаа буюу. Ингээд та бүхнийг зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй мэргэжлэр чанартай боловсролыг амьдралын баталгаатай мэргэжлийг эзэмшихийг хүсвэл манай хөдөө аж ахуйн их сургуулийн нэвтрэн бодох бүртгэлийн ангийг сонгон суралцахыг хүсэж байна.